Сайн аа байна. За юу яцхан манайхаа сэтгэл санаанууд нь дэжгүй үсттэй. За өнөөдөр миний сэтгэл санаа бол үнэхээр гоё байна. Яагаад гэвэл өнөөдөр миний төрсөн өдөр. Яй! За тэгээд өнөөдөр би 35 нас хүрч байна. Тэгээд яагаад ч өглөө нөх гоё энд бас аягүй гоё нартай өдөр байна. Тэгээд өглөөс ирээд усанд ороод тэгээд ус нүрээ янзлж аваад цайгаа уугаад кофегаа уучаад нэх гоё зүгээр юу ч хамаагүй ярмаар санагдаад тэгээд ер нь 35 нас гэдэг аягүй хол сонсогддог байсан. Тэгээд жоохон бахад ингээл ээжигээ 35 таа эдэргээ бодглохлоор нэг тийм том их шиг л те том хүн шиг одоо юу маш чи аягүй тийм нас нь явцсан тийм хүн шиг санагдаад ингээд яг ээж байсан болохоор тийг санагдсан гэсэн ч магадгүй. Тэгэнгүүт одоо яг манай охин намайг хараад яг ингэж бодож байгаа гэж бодохоор бас аягүй сонир санагдаа. Тэгээ энэ зүгээр л нэг юм бичлэг хиймэр санагдаад яг энэ насныхаа талаар ч юм уу те одоо мэдгүй би яг юу ярихаа яг одоохондоо мэдэхгүй байна. Зүгээр ингээд нэг юм аягүй жаргалтай байгаа нэг юм тайван аягүй гоё байгаагаа зүгээр ингээд бичлэг болгоод хиймэр санагдлаа те бичлэгтэй давтаймаар л. За тэгээ ингээд нэг тийм санаа алдмаар ч юм шиг нэг тийм тайван гоё мэдрэмж аваад өглөөнөөс хойш тэгээ тэр нь бас магадгүй 35 нас гэхлээр ер нь 30 гараад хүн яг тийм болд юм болов. За тэгээ 35 настайдаа тэр тусмаа бүр ингээд илүү тутам юм ерөөсөө наалтгаа болоод бүр илүү ингээд яг зөв юм руугаа төвлөрөөд зөв юм руугаа ач холбогдол өгөөд хайртай хүмүүстэйгээ те илүү дотн байгаад илүү хайртай шүү гэдгийг хэлээд илүү хамт байхыг хүсээд манай хоёр хүүхэд маань одоо яг ингээл тинейжер өсвөр нас руугаа ингээ орж байгаа болохоор илүү хүүхдүүдтэйгээ ойрхон байх хэрэгтэй байна. Илүү өөрөө өөртөөгөө ойрхон байх хэрэгтэй байна. За тэгэл гэр орныхон те гэрийнхэнтэйгээ аав ээжтэйгээ илүү ойрхон байх хэрэгтэй байна. За ингээл ер нь нэг юм үүрэг хариуцлага нь бас ингээд нэг бодлын жоохон нэмэгдээд байгаа юм шиг те. Би бинийгаа яагаад чи ингээд нэг юм харилцах хугацаа нь яг нэг юм бодсон чинь жоохон сэтгэл хөдлөж байна. Тэр нь юу вэ гэхээр яагаад чи ингээд том болох тусмаа дахиад нөгөө ээж автагаа өнгөрүүлэх хугацаа нь айгу яг нэг юм ярих гад бүр ингээ хэд зогсож байгаа. За нэг ингээ бодогдсон зүйл нь юу вэ гэхээр ингээ том болох тусмаа миний ингээ бусдад болон хайртай хүмүүстэй үүрэг одоо тэдний төлөө хүлээх үүрэг аягүй их болж байгаа ч юм шиг те. Жишээлбэл хүүхдүүдийнхаа одоо би улам илүү анхаарч яг ингээ хөтөлж явах одоо те яг ухаанаараа явж байгаа том болж байгаа хүмүүсийг ингээ хүн болоод төлөвшөж байгаа үед нь би бас ингээ ээж хүнийхээ үргийг аюулсан гүйцэтгэх хэрэгтэй юм байна. За ингээд аав ээжтэй илүү анхаарах хэрэгтэй байна. За тэгээ хайртай хүмүүстэйгээ аль болох одоо илүү татна байхгүй бол ер нь ингээл том болох тусмаа нөгөө хайртай хүмүүс маань бас л хөширж ийнэ л гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээд бодглохлоор нэг юм жоохон сонир мэдрэмж төрдөг болчтой юм уу? Мэдхгүй. Надад л одоо яг тэгж санагдчихээн. Тэгээд өмнө ягаад чи ингээл үйл төрсөн өдөр ихлээр нэг юм том үйл ажиллагаа том л хийжээвэл ингээ те ингээл би ингээл тухайн одоо юу гэдэг тухайн өдөртөө ингээл аягүй гоё юм олон хүнээр л хүрээлүүлж ивэл тэрийгээ би аягүй гоё гэж боддог. Тэ илүү өөрийгөө үнцэнтэйгээр мэдэрдэг байсан бол одоо болохоор хамгийн үнцэнтэй хүмүүстэйгээ хідүүлэхнээ байсан ч гэсэн ерөөсөө яг тэр л үнцэн юм байна. Ер нь амьдралд гэдгийг бас ухаарад байгаа юм уу? Мэдгүй. Тэгж бодогдчихээн. Тэгээд сүүлийн хэдэн жил ер нь бодоодсэн чинь ерөөсө том хэмжээний төрсөдөр бол хийгээгүй. Дандаа л найзуудаараа цуглаал, хоол идэл, тэгээл гоётэй юм яриа. Нэг оройг ингээ гоё өнгөрүүлнэ гэсэн нэг тийм зорилготой л байдаг болсон байлээ. Тэгээ өнөөдөр бас гоё Даблин хотод байдаг найзуудтайгаа орой хоол идэхээр тэгээ орой хоол идэхээр ярьсан байгаа. Тэгээд бас айгу гоё болох байхаа. Тэгээд тийм өнөөдрийн төлөвлөгөө нэг тийм хөрхөн даруухан тийм байна. Дараагийн нэг бодогдож байгаа зүйл гэвэл айгу баян хүн байна гэдгээ бас бодоод сууж ийн эрүүл саруул тийм хөрхөн өөрийн гэсэн гэр бүлээ босгоод явж байгаа. За тэгээд нийгэмдэр
байр сууриа ч гэсэн те ингээ ямар өөрийн хэмжээндээ бас бариад ингээд босгоод явж байгаа. За тэгээд нийгэмдээ ч гэсэн үүрэг хариуцлага одоо юу гэдэг тиймэрхүү зүйлсийг бас аль чадхаараа ирээдүйд ч гэсэн зөндөө нөлөөлнө гэж бодож байгаа. Тэгээд яг одоо бол ингээд зүгээр л байгаа бүх зүйлтэй айгуу гоё талархаад сууж ийн. Тэгээд хамгийн гол нь ер нь эрүүл мэнд байд юм байна. Ер нь ингээ бодглохлоор эрүүлэл байхыг одоо бол бүр илүү хүсэж байна. Бүр илүү тасгал хийж, бүр илүү бясалгал хийж, бүр илүү байгальд гарч тэ за тэгээд тэрүүгээрээ би дараагийн үедээ хүүхдүүдтэй тэ ингээд ер нь доошоо дүүнэртаа бас ингээд зөндөө нөлөөлөх юмсан. Тэгээ илүү ингээ урт хугацаанд хамт байхын төлөө ингээ хүн чинь бас аягүй хичээдэг болт юм биш тэ. Тэг яагаад чи өмнө ингээл ээжигээ аавыгаа 35 настай гэл ингээ бодглохлоор аягүй тийм том хүмүүс л аягүй тийм бүр ингээл те аягүй том болсон санагдал том хүмүүс л гэж одоо юу мэр юмтэй өөр яг одоо би өөрийгөө 35 таа гэж бодглохлоор ерөөсөө гэдэг ингээд нэг юм сонир мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт дахиад 5 жилийн дараа би 40 хүрнэ ингээ бодглохлоор хүний амьдрал бүр үнэхээр гоё. Тэгэл ерөөсөө яг тухайн үедээ л enjoy байх хэрэгтэй байна. Тухайн үеэл ерөөсөө яг мэдрээл гоё байх хэрэгтэй байна. Ягаад чин дараа нь азар надад ингээд би тэгсэн бол ингэсэн бол гэсэн нэг тийм харамсах зүйл ер нь байдаггүй. Гэхдээ дахиад бүр илүү яг одоо бүр илүү хичээж нухацтайгаар илүү харж те дахиад хийж үзье гэсэн юмаа би ингээ амжиж бүр дахиад улам илүү хүчтэйгээр зоригтойгоор бас хийхийг аягүй их хүсэж байгаа. Тэгээд дараа нь би ерөөсө харамсаж үлдэхийг бол ерөөсөө хүсэхгүй байна. Тийм болохоор байгаа бүхэндээ зүгээр талархаад тэгээд гоё ирээдүг аягүй гоё хараад тэгээд яг тэр тусмаа юу хийхээ мэддэг. Одоо яг аль чиглэл рүү яаж явахаа мэддэг ч юм уу. Тэр замаа илүү тодорхойгоор хардаг бас болсон байж магадгүй гэж би бодож байна. Сүүлийн үед ингээд тоглоомоор чиглээд байгаа юм шиг хэрнээ те ингээл би хаяа найзтайгаа ч юм уу дүүнэртэйгээ тоглол амьдрал нэг юм хэрэггүй штэ гэл тэгдэг штэ. Тэр шиг нэрнгэсэл яг эрүүл саруул тэгээд ингээд элэг бүтэн бүгдээрээ гоё ив найрамдалтай тэгээ байхад ер нь юм болчдөг л тэгээ өмнө яагаад ч айгүй их юм жижиг юм санаа зовдөг байсан юм байна. Тэгээ санаа зовхгүй байх тусмаа ингээ тэгээ тэр зүйлээ ингээд бүр илүү хүндрүүлж бодохгүй байх тусмаа л илүү гоё улам гоё бүтдэг юм байна. Улам илүү нэг юмны араас айгүй их шаргууцалдаж тэр зүйлтэй их зууралдах нь өөрөө хүнийг айгүй их ядраадаг те илүү ингээ зүв гэхээсээ илүү сөрөг энергийг ингээ буцаагаад авчирдаг юм байна да. Тиймээс ингээд аль болох тайвнаар бүх зүйлд ингээ айгүй тайван хандаж сурахыг бол одоо улам хичээж амьдрах болно гэж бодож байна. Дараагийн нэг бодогдсон зүйл гэвэл өөрийн эрэхгүй үлгэр дуурайлал өгдөг нэг тийм нас үед юм байна л да гэж бодогдлоо. Тэгээ ингээд хүүхдүүд маань эхнээсээ ер нь яг ингээд айгүй нээлттэй ярилцдаг болж байгаа. Бүр яг өөрийнхөө хүсэл мөрөөдлийгтэй бүх зүйлийг надтай ингээд хуваалцаад тэгж явж байгаа үед нь би яг зөвөр тэр замын засч өгөх зөвөр бүх зүйлсийг ойлгуулах ёстой ч гэдэм үү те яг тэр зүйлс дээр би айгүй их анхаарах ёстой байна гэж бодсон. Гэхдээ ер нь бол ийм буцаагаад нөгөө өөрийнхөө өдөө хүртэл хоримтлуулсан тэр туршлагаа буцаагаад би ингээ хүмүүст айгүй их өгөх ёстой байна. За тэгээ хүүхдүүд гэлтгүү те дүүнер эргэн тойрондоо бас ингээд зөв юмыг нь аль болох өгөх ёстой байна. Аль чадах зүйлээрээ зөв үлгэр дуурайлал өгөх ёстой байна гэдэг нэг тийм бодол бас орж ирсэн. Бодогдож байгаагүй хэрнээ одоо ингээ бодогж байгаа зүйл гэвэл илүү нэг тийм болгоомжтой илүү юм араа ботсон гэх юм уу те ингээл нэг эрсдэлтэй зүйл хийхээс би бас хаяа ингээд ер нь нэг жоохон зүхтдаг болцсон юм шиг санагдсан. Тэгээд тэр нь бол одоо юу гэдэг онгоцон цуухтаа хүртэл эсвэл ингээл хол замд гарахтаа ч юм уу те за би ингээ айгу болгоомжтой авах хэрэгтэй шүү ч гэдэг юм. За элдв янзын хэд эрсдэлтэй зүйлс мэдгүй одоо өмнө би ингээл яагаад ч юм биш хүрээр ингээл доошоогоо ингээл те чөлөөт уналт хийгээл ингээл бууд муун гэж боддог байсан. Одоо болохоор яагаад ч бас айгүй ингээд те хоёр дахин бодох хэвээр чим шиг те ингээд яагаад гэвэл илүү
өөрийнхөө ингээ үүрэг хариуцлагыг аягүй их мэдрээд байгаа юм болов. Одоо том хүн болж гин гэсэн үг үү? Одоо одоо том ихчл болж байгаа л нэг тийм шинж байх та тий. За тэгээ өнөөдрийн бичлэг маань энэ түрээд өндөрлөх төхөж байна. Тэгээд оройг өнөөдрийг ямар ч гэсэн гоё enjoy-даад өнгөрөөнө. За тэгээд гадаа гоё нартай ерөөхдөө яг миний төрсөн өдрөөр яг юм гоё дулаараа ихэнхдээ юм нартай нэг гоё өдөр бас таарад идэг аюу сонин. Тэгээд тэрэнд нь бас аюу талархаж байна. Тэгээ ер нь өөртөө байгаа бүх зүйлтэй, чадаж байгаа бүх зүйлтэй эрүүл сарвал байгаадаа хайртай хүмүүстэй бүгдд нь талархаад гоё 35 насаа хүлээж авч байна. Тэгээд ирээдүйд ч гэсэн хийх зүйлс маш их байна. Тэгээд бодох, өөртөө байх, тэг яг тэр өөрийгөө хайрлах цагаа би улам тэг нэгдүгээрт тавьж өсгөж илүү хичээж, илүү аль чадхаа ер нь одооноос бүр илүү хичээж хийх ёстой юм байна. Тэг илүү гоё зоригтойгоор бүх зүйлээс нэг айхгүй ер нь гоё үнэнчээр бодлороо тэг гоё эрэг бүх болгоныг ер нь хийж авнаа гэж ер нь бол бодож байгаа. Тэг өөрийгөө илүү сорих замнал маань дахиад одооноос эхэлж байгаа. Тэгээ ер нь гих мэтчлэн айгүй их юм бодогдоод байна. Магадгүй жил болгон бас яг ингээ бичлэг хийгээ хадгалаад байх юм бол гоё юм болов. Тэгээ ер нь насандаа хүн хэр өөрчлөгддөг бол одоо би бас 30 насныхаа бичлэгүүдээ үзэхлээр зарим дээр нь авах юм байдаг, зарим дээр нь авах юм байдаггүй. Тэгээ эцэст нь өөрийгөө нэг гоё тэрвэрэд нэг гоё хамгийн сайн сайхан зүйлийг өөртөө хүсхийг өөртөө талархмаар санагдж байна. Тэгээд өөртөө төрсөн өдрийн мэнд хүргэе. Сайнаа. За тэгээ өнөөдрийн бичлэгтэй маань хамт байсан та нартаа маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцаая.